Хамтдаа үзэгчдэд баярлалаа. Монгол улс UFC холбоонд тулалдах 3 дахь тамирчнаа үлгээдээ авлаа. Яг одоо Батбаярын намсраа миний хажууд байна. Баяр үргийн намсраа. Баярлалаа, маш их баярлалаа. Бүгдд нь маш их баярлалаа. Тэгээд UFC-д орох бол миний мөрөөдөл байсан. Энэ амьдралтаа бас хийх хүсдэг хамгийн том зүйлүүдийн нэг өөрийгөө сорж үзсэн, өөрийгөө шин зүйлд одоо ганц амьдрах энэ амьдралтаа шин үнэхээр гайхалтай зүйлийг бүтээж чадах уу те? Тэр зүйлд би өөрийгөө сорж эхэлсэн. Тэгээд гайхалтай мөрөөдөл нь биеллээ. Өнөөдөр үнэхээр одоо Батгэрлагтаа бол маш нэгдүгээр баярлалаа. Тэр хүнийг би анх 19 онд UFC-д орсон гэдгийг нь мэдэж би одоо Монгол хүн UFC холбоонд тоглож болд юм байна. Мэргэжлийн ойлголтоор өндөр түвшинд тоглож болох юм байна гэсэн сэтэл зоригийг авч байсан ба. Тиймээс тэр хүнд маш их баярлаж явдаг. Бүх цаг үед дэргэд минь хамт байж тэгээд ментор болж зөвлөж байсандаа маш их баярлалаа. Тэгээд түүнээс гадна Амбатар багш дээр би анх бэлтгэл хийжсэн Амбатар багштай маш их баярлж явдаг хэлмээр байна. Ван тим клубтэй болон Чингэлтэй клуб бусад олон багш нар Нямка багштай хоёр Нямка багштай одоо Билгүнэ ахта Ганзаа багштай одоо маш олон багш нартай намайг дэмжиж одоо хамтдаа бэлтгэл хийжсэн найс нөхөд гэр бүл энэ зүйлийн төлөө би явж байсан шүү. Та бүхэн ойлгож дэмжиж байсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд бидэнтэй хамт байгаа Монгол улсаас UFC холбоонд тулалдсан хамгийн анхны тулаанч Данагийн Батгэрлах түүний багшийг бас яг одоо сэтгэлийн тавханд хүргэе. За баяр үргээ Батгэрлахаа. Мэдээж UFC тулалдсан багш шав хоёр болж бас түүх бүтээлээ шүү дээ. Тэглээ. Маш их баяртай байна. Өнөөдрийг үл бид нар багаараа одоо маш удаан хүлээлээ. Өмнө нь одоо Австралид бас болчих байсан. Тэгээд тулаа хойшлогдсон. Тэгээд энд болох хөвтэй байж тэгээд маш их баяртай байна. Тулааны төлөвлөгөө тактикийн талаар бас ярилцъя л да. Ер нь одоо тулаан дээр босоо тулаанаа төлөхөө ашиглана гэж гарсан уу эсвэл барилааны тактик төлөвлөгөө байсан уу? Тэгээ эднэрүүд манай намсраа бол ер нь ур чадвар скил юм бол хийдэг маш сайн. Одоо өвдөлтөй мэдрэмжтэй. Тэгээд ер нь босоо тулаа ягаал аль алийг ер нь хольж тулдэл гэжсэн. Тэгэл бүх юмаа үзэлж харууллаа маш сайхан тулаа. Боллоо. UFC-гийн тулаанч болоод хамгийн анхны мэдэрсэн яг тэр мэдрэмжээс намсраа. Яг ямар мэдрэмж төрсөн бэ? Яг шүүгт зогсоох мөчөд үнэхээр би хийчлээ л гэж бодсон. Тэгэд маш их өөртөө итгэжсэн, маш тайван байсан. Энэ бол миний хийх ёстой зүйл. Яг цаг мөчн гэдгийг бол маш сайн ойлгосон байсан учраас бүхэл нөөц боломжоо одоо ашиглаж тулаанаа одоо бүтэн тоглосон байсан ч гэсэндээ би түүнийг ялгахт маш их итгэлтэй байсан. Өөртөө маш их найдаж итгэжсэн. Тулааны яг төгсгөлийн мөчийг эргээд нэг санацгаа яг тэр тулааны төгсгөл нэг хөл дээр нэг гар дээрээ дарчихсан байсан. Бүгнаар хитэн тамирсан. Тэгэд хажуугаас бас сонсогчих шиг байсан шүү дээ. Нэг гар дээр байна өвдөг явж болно гэсэн яриа. Тэр тал дээр. Тэн дээр яг нөгөө гарахад чөөгч бас одоо нэг танилцуулаад тэгээ яг бид нар яг асуугаад тэгээд ярилцаад гарсан. Тийм учраас бол тийм. Шүүгч болоод нэг дөрмийн талаар асуух зүйл байна уу? Одоо яаж юм гээд тэр үед нь яг нэг хэрвээ гар нь одоо UFC бол 3 цаг нэг тулж явах өмнө нь бол тоглож болдгоо байсан. Одоо сүүлд бол дөрмөн шинжлэгдээд зөвхөн алга одоо хүрсэн гар хүрсэн тохиолдолд бол тохоо хийж болно. Одоо ингэж дөрмөн өөрчлөгдсөн байсан. Тэрийг санаа тэгээд юм хэлсэн. За ингээд техник алхам ямартай амжилттай давлаа. Одоо мэдээж дараагийн алхам Азийн шилдэг тулаанч болох. Цаашлаад UFC-гийн авраг болохыг зорж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр зорилгоудын талаар багш. Тэгээ сая бол одоо Рот UFC-д орохдоо 3 тулаан хийлээ. Гурвуулангийн бас дутуу гаргаж авалтаа болсаа. Тэгээ цаашид бол хичээгээд одоо цаашид хамгийн одоо сайн оргил амжилт тэрийг л үзүүлэхийг тулд хичээх болно. Багаараа. За ингээд баярлалаа үзэгчдээ бид Монгол улс маань UFC тулдах 3 дахь тулаанчаа үлгээдээ авсан гайхалтай өрөө байлаа. Welcome to the UFC намсраа. Баярлалаа монголчуудаа. Let's go. За